хэмжээ болон хэмжилт. Revit орчинд та temporary буюу түр хэмжээ, permanent буюу тогтмол хэмжээ гэсэн хоёр төрлийн хэмжээ ашиглах боломжтой. Түр хэмжээ нь шинээр идэлхүүн байршуулах болоод засвар өөрчлөлт хийхэд тусална. Мөн та measure багжийн тусламжтай одоо байгаа идэлхүүнүүдийг хэмжих боломжтой. Харин тогтмол хэмжээ нь танд ажлын зураг бэлтгэхэд туслах юм. Энэ хичээл дээр бүгдээрээ түр хэмжээ болон хэрхэн хэмжилт хийх талаар авч үзнэ. Бүгдээрээ зурх багжуудын талаар авч үзэхдээ түр хэмжээтэй танилцсан байгаа. Биднийг шинээр элемент үүсгэх эсвэл одоо байгаа идэлхүүнийг сонгоод гарч ирэх цэнхэр хэмжээг түр хэмжээ гэдэг. Хэрвээ танд эдгээр цэнхэр хэмжээнүүдийг харахад төвөгтэй байвал File tab, Options, Graphics, Temporary Dimension, Text Appearance дээр текстийн хэмжээг зааж өгөхөөс гадна арын объектуудыг халахлах хэсгийг background дээр тохируулах боломжтой. Бүгдээрээ OK дараад гаръя. Ингээд текстийн маань хэмжээ тооморч илүү тодорхой унших боломжтой боллоо. Хүсвэл та түр хэмжээнүүдийн хязгаарын шугамыг зөөх боломжтой. Ингийн тулд уг цэнхэр дугуйцыг дээр маус нэгээ дарж чирээд өөрийн хүссэн идэлхүүнээс хэмжээ авах боломжтой. Тэгээд шаардлагатай хэмжээгээ зааж өгч болох юм. Мөн та Modify tab дээр төвшөөд Measure panel дээр Measure багжийн тусламжтай хэмжилт хийх боломжтой. Бидэнд хоёр янзын сонголт бий. Measure between two references. Энэ нь танд сонгосон хоёр цэгийн хооронд хэмжилт хийхэд туслах юм. Ингийн тулд та шаардлагатай хоёр идэлхүүнийхээ заагчийг сонгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бүгдээрээ уг сараалжны гадна хүрээгээр хулганыхаа курсорыг явуулахад мэдрэхгүй байна. Харин төв хэсгээр явуулахад тэдгээрийн заагчийг мэдэрч байгааг анзаарч байгаах. Бүгдээрээ энд маус нэгээ товшъя. Ингээд тэдгээрийн хоорондын зай болон үнцгийг харуулж байна. Хүсвэл та Options bar дээрээс Chain-ийг шагтлаад үргэлжлүүлэн хэмжилтүүдээ хийх боломжтой. Жишээ нь бүгдээрээ уг агааржуулах хоолойны төв дээр маус нэгээ товшоод Shift-ийг дарж байгаад хэвтэ чиглэлийн дагуу шаардлагатай газруудад маус нэгээ товшоорой. Ингээд таны заасан заагчдын хоорондох зай үнцгийг тодорхой харуулж байна. Мөн Options bar дээр Total Length буюу нийт уртыг харуулж байна. Энэ нь хулганыхаа курсорыг зөөхөд өөрчлөгдөж байгааг анхаараарай. Тиймээс нийт уртыг зөв тодорхойлохын тулд хулганыхаа курсорыг хөдөлгөхөөс зайлсхийх хэрэгтэй. ESC2 дараад багжаасаа гаръя. Хэмжилт хийх багжинд Quick Access Toolbar дээр байршдаг. Бүгдээрээ Measure Along Element багжийг сонгоё. Уг багжинд шаардлагатай элемент дээрээ маус нэгээ товших боломжийг олгох юм. Ингээд тухайн элементийн хэмжээсүүдийг харуулах болно. Хүсвэл та гинжээ холбоос бүхий дөрөв нэг элемент дээр таба товшиж идэвхжүүлээд маус нэгээ товших замаар хэмжилт хийх боломжтой. Харин Ctrl Shift зэрэг бусад сонгох аргууд нөлөөлдөггүй гэдгийг анхаараарай.